Монгол улсад аялал жуулчлалын улирал их богинохон байдаг. Өөрөөр хэлбэл 6, 7, 8 сард аялал жуулчлалын улирал үргэлжилдэг. Тэгэхээр бид нар аялал жуулчлалын улирлыг уртсахын тулд 4-р сард, 5-р сард Улаанбаатар хотод одоо томоохон ийм ивент арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа жил болгон. За энэ том асрыг бид нар одоо авч энэ төв талбай дээр байршуулсан учир нь бол энэ тодорхой томоохон арга хэмжээнүүдийг эндээ тасралтгүй зохион байгуулжээ. Улаанбаатар хотыг зорж ирсэн гадаад дотоодын одоо жуулчид энэ чи бид нар бас дотоодын жуулчид байгаа шүү дээ. Хөдөө орон нутгаас орж ирж байгаа. Ингээ гадаад дотоодын жуулчдад үзэл сонирхох ийм зүйлүүдтэй байх ийм одоо зорилго тавьж байгаа. Үүний эхлэл болгож бид нар сая Улаанбаатар фуд фестивалыг 4-р сарын одоо 7-оос 13-ны хооронд амжилттай зохион байгуулсан. Мэдээж хэрэг анхны арга хэмжээ учраас алдаатай оноотой зүйлүүд байгаа. Бид нар энэ алдсан алдаа оноонуудаа ирэх жилүүдэд давтахгүй илүү хүртээмжтэй, илүү одоо сонирхолтой байх чиглэлээр анхаарч ажиллана. Сая Улаанбаатар хотод гадны томоохон инфлюенсерүүд ирж одоо манай энэ Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа ивент арга хэмжээнүүдийг дэлхийн нийтэд сурчилсан. За ингээд бид нар энэний дараа сая олон улсын циркийн арга хэмжээг зохион байгууллаа. Одоо ингээд шатрын арга хэмжээнүүд зохион байгуулж байна. Энэний дараа бид нар 3-ыг үржих 3. За цаашлаад одоо Монгол уламжлалын нэг хэлбэр болсон шагаан одоо наадмуудыг энэ асрууд зохион байгуулна. За энэний дараа 5-р сард Улаанбаатар одоо ундаг дугуйн одоо парад болно. Энэний дараа Улаанбаатар марафон гэдэг уламжлалт арга хэмжээ болно. За 6-р сард одоо нөгөө яг жинхэнэ аялал жуулчлалын сезоны эхлэл болгоод Улаанбаатар хотын иргэдийн баярыг наадмыг 6-р сарын 27, 28-ны өдрүүдэд төв цэнгэлт хүрээлэн ингээд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. За энэ 5-р сарын сүүлгээд энэ асраа буулгаад одоо ил задгаа арга хэмжээнүүд явна. Ягаад гэвэл гадаа агаарын температур бас одоо харьцангуй дулаан болно. За ирэх жилүүдэд бид нар энэ асрыг бас ямар байршил зохион байгуулах вэ? Зарим нь төв талбай дээр хэрэггүй гэдэг ийм саналуудыг хэлж байгаа. Болж байна. Ингээд судалж үзээд боломжтой газруудад бид нар 4-р сард мөн олон улсын хоолны фестивал, за бусад олон улсын циркийн арга хэмжээ, энэ 999 шатарчдын арга хэмжээ гэдэг ийм уламжлалт арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар бид нар төлөвлөж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. Өнөөдрийн энэ арга хэмжээг хамтдаа одоо зохион байгуулсан Монголын шатрын холбоо, за мөн одоо Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга Зандан шатар дарга нарын одоо энэ зохион байгуулагч хүмүүстээ бас талархлаа илэрхийлье. Өнөөдөр энэ танхим дотор 999 шатарчид нэг зэрэг одоо өрөг тавьж байгаа. Тэгэхээр шатрын спорт гэдэг бол Монгол уламжлалт одоо спорт гэж бид ойлгодог. Хүний оюуны царааг тэлдэг. За мөн цаашлаад одоо хүүхэд багчууд энэ спортоор хичээлснээр илүү их сууц сурдаг, математикийн хичээлдээ сайжирдаг, илүү сэтгэн бодох чадвар нь тэлдэг. Ийм одоо спорт цаашид хүүхэд багчууд илүү их өргөнөөрөө суралцаасаа гэдэг агуулгаар өнөөдрийн энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. Баярлалаа.